За сайн мэцэн залуусаа та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн видео хичээлээр нэгэн програм хөгжүүлэгч ерөнхийдөө мэдээлэл технологийн инженеруудын мэдүүл зохих нэгэн soft skill-ийг эртхэн сураасаа гэдэг үгнээс бичлэг болгоод оруулж байна. За энэ яг юу вэ гэхээр за ямар нэгэн програмч ямар нэгэн төсөл эхлэхээс өмнө төлөвлөлт маш их хийдэг. За тэгээд та бүхний хамгийн сайн төсөөлдөг төсөөлч одоо барихаар бол зураг төсөл гаргадаг ч юм уу те маш олон зүйлийг тооцож хийдэг те түүнтэй адилханаар програм амж дээр нэг ашигладаг гоё зүйл байдаг. За их Adobe XD гэдэг програм байдаг. За энэ програм амжийг та бүхэн өөрсөндөө татаж аваад суулгаад үзээрэй. За би тэгтээ одоо Adobe XD дээр юм хийх юм бол айгу урт удаан олон удаагийн видео хичээл болохоор би хамгийн хэлбэр аргаар хэдүүлээ хийх аргыг нь судлаад хийцгээе гэсэн үг. За энэ юу вэ гэхээр mockup. За tool. За mockup tool. За ингээд ингээ. За би XD ашиглачаад байдаг болохоор энийг айгу бага ашиглалт онлайн зүйлсийг айгу бага ашигласан байна. Хэдүүл эндээс хамтдаа ярил хайгуул хийгээд залгаагүй нэг зорилготой програм амж юм чинь аль нь ч ясаа яах вэ? За энд бас нэг айтайхан байна. Mockflow гэдэг энийг би өмнө нэг ашиглаж байсан санагдаад байна. Энэ free нь болохоор нэг UI project дээр хөгжүүлэгдэн. За энэ бол хэдүүлэн төлбөртэй байна. Хэдл энийг энэ ч төлбөртэй. Гэхдээ үнэгүй аккаунт үүсгэж. За тэгээ би юугаараа Google аккаунтаараа нэвтрээ орчих. За сайт нь бол mockapps.com гэдэг нэртэй юм тий. За ерөнхийдөө mockup гэдэг зүйл нь юу вэ гэхээр норг штэ тий. Ямар нэгэн зүйл хийхдээ хэдлээ норглоод цаасан дээр зураад норгч биш бол базаад хайдаг ч юм тий. Яг түүнтэй адилханаар програм амжтыг мэдээлэл технологи ямар нэгэн шийдэл гаргахдаа аппликейшн ч байсан гар усны програм амжнаас гадна веб болон десктоп хөгжүүлэлт гэх зэрэг байдлаар ингэж user interface-тэй зүйл хийхдээ гэдэг л ингэж mockup гаргадаг. За энд бол хамгийн түгээмэл ашиглах mockup-аар хамгийн ихнийх нь ингээд хоосон project эхлэе. Дараагийнх нь landing page буюу нэг нүрэнд багтаасан вебсайт эхлүүлэх нь байна. За энэ араа mobile app-ийн юу байна? За энийг үзье л да тий. Ингээд UML диаграм энд айгу гоё юмнууд айгу олон байна. Бизнесийнх бол бас бизнесийнх ч гэсэн байгаа юм байна. За энийг хэдлээ ажиллуулаа үзье. За ерөнхийдөө програм хийх болон вебсайт хийхдээ заавал ер нь mockup хийж юунуудаа өөрийнхөө хийх зүйлийг нэг төлөвлүүлэх зүгээр гэдэг. За одоо энийг хараа. Энэ бол айгүй гоё ойлгомжтой баста тий. Энэ ингээд нэг зураг оруулаад ирсэн. Зүгээр зураг байхгүй. Ингээд дизайнд нь харуулаад ингээ гоё ингээ тавьчихсан. Богоц ингээ айконууд энэ цоогоод айконыг оруулж ирээд байхгүйг эндээс нь ашиглаад тий. Тэгээд энэ стенд тэгээд энэ хараа ашиглаж болох зүйлс байгаа байхгүй. За шинэ лого оруулж ирэх юм уу? Search bar энэ гэсэн чи хараа энд ингээ search bar оруулж ирч болж байна хараа. Ингээ айгүй айтах бооз. Ингээ search bar ороод ирсэн. За энэ хаан чинь. За энэ яг ерөөхдөө энэ дээд явах гэсэн юм л да тий. За энэ бол нэг иймэрхүү нэг delete-ийг устгачих. За тэгээ settings гэж энэ ямар settings нь хардаа. За энэ нараа ингээд хэрвээ settings руу ороод одоо заавар бэлдэж болно шүү дээ. Settings руу ороод mobile data хасаач гэдэг юм те. Тиймэрхүү байдлаар ингэж бэлдэж болж байна. За энд одоо sign up хийж байна. Энэ нэвтрэх байна те. Нэвтрэхэд ийм болгосон ч болно шүү дээ. Энийг ийм болгоч. Ийм чигт болгоч бас гоё харагдаж шүү дээ. За нэг ийм ч юм жоохон юуг нь алдчихлаа. Хэмжээс алдчихлаа. За нэг иймэрхүү ч юм те. Заавал ягаад нэг ийм checkbox байх хэрэгтэй гэж иймэрхүү toggle маягийн ийм компонентоос тавьж болно. За тэгээд энд бол яасан бэ гэхээр ерөнхийдөө нүүр нь ийм байна. Ингэж нэвтэрч байна. За тэгээд дараагийн алхам нь яасан бэ ийм байна. Хэрэглэгчийн одоо энэ араа миний хажуугийн меню нь ингэж гарч байна. За тэгээд энд report нь ийм байх юм байна. Manage users гэдэг ийм байх юм байна. Тэгээд одоо энийг араа энд баруун дээр preview гэдэг байна. Энд чинь ингээд дараа харах юм бол тухайн аппликейшн шиг яаж харагдах вэ гэдгийг ингээд гаргацсан байна. За 100% болгон харах юм бол айгүй гоё хамгийн байж болох гоё тий. За ингээ пэйжүүдийг ингээ заацсан байна. За эндээс ингээ пэйж үсэрч бас болдог байхгүй. За энэ дээр бол яг тэгж хийсэн хэсэг нь бол харагдахгүй тий. За одоо буцаад S гэдэг дараа буцчихна. За нэг иймэрхүү байдлаар одоо хэдүүлэхэд өөр юу яа л да тий. Шинэ араа. За энэ яг зарим зүйлэн төлбөртэй гэдэг төлбөргүйгээр ашиглаад яж болно шүү дээ. За эндээс буцнаа. Ой чийсэн сайн л байна. За одоо хэдүүлээ өөрийнхөө програмч дээр одоо хэдүүлээ нэг десктоп програмч хийж штэ тий. Тэгэхээр энэ зөвхөн юу вэ гэдэг талаа олцгоё.
chart file framework энд ерөнхийдөө вебсайтын дизайн гарч ирээд байна тий. За хамаагүй зүгээр нэгийг сонгочих. Эсвэл blank хийгээд өөрсдөө сонгосч болно л доо. Би сая blank сонгоод хоосон хуудасаа сонгоод өөрсдөө дээр нь хийдэг гэж. За энэ яг түрүүнийхээ сонгоцсон уу юу? Тэгж хангалттай давшиж. За шинэ прожект HTML програм бол HTML гээд эхлэе. За дараагийн шатны жижигэн тул ингэх хэрэгтэй л гэж юм тий. За энд одоо ингээд бидний үйлийг хаацсан байна уу? За би blank-аа сонголоо. За одоо айгуу гоё гарч ирлээ. За эхлээд хэдүүлээ heading буюу ингээд юугаа тавина? HTML програм гэдгээ тавина. За ингээд програмыг гарчгаа тавьчихтэй ингээд зөөч. За доор нь хоёр label тавьж өгье. За эхнийх нь болохоор HTML жижиг pin code гэх юм тий. За pin code. За тэгэнгүүт ард нь input box буюу харин input ийм утга оруулна. За утга оруулна гэж оруулсан байна. За одоо утга оруулна placeholder гэх энэ бас нэг текст энийг хэдүүлээ бас заасч болох ёстой. За тэгээд энэс гадна одоо button тавьчихъя энд нэвтрэгч гэдэг юм тий. За энийг хэдүүлээ амархан болгочихё. Нэвтрэх. Ой. За нэг юмрхөө. Ингээ за placeholder инстэй. Түгээртэй тоо гэж. За тийм гадуур нь хүрээ мөрөө одоо хийх зөндөө олон боломжтой. Одоо хэдүүлээ энийг араа юун дээр тавиагүй шүү дээ. Би гар утсан дээрээс тавиагүйсэн те. Хэдүүлээ нэг юмрхөө юу болох вэ? iMac дээр явж байгаа юм шиг болгоё л та. Араа. Хөп ингээ гадуур нь iMac тавьчих. За тийм гэдгийг голлуулаад энийг голлуулчих. Pin code гэдгийг 18 пикселийн зайтай энийг голлуулаад тавьчих. За ингээ бидний HTML програмын дизайныг иймэрхүү байдлаар өргөдөж байна. Хажууд нь бас гар утасны дизайныг нь хажууд нь бас тавьчих болно шүү дээ. Энийг арай багасч амар том гар утаслах гэдэг тий. За тэгэнгүүт энийг Ctrl CV хийгээд ингээ хуулаад за энд ингээ тавьчих юм тий. Яаж ч бол. За энийг тавиад дээр нь тавиад энийг доор нь тавиад за нэвтрэх гэдгээ дахиад ингэж. За гар утсан дээр бол ийм харагдана. Веб дээр бол ийм харагдана ч гэдэг юм тий. За мэдээж энэний нөгөө арын дэвсгэр зураг мөргийг сонгох боломж нь бол мэдээж байх ёстой. За энэ юуны зураг вэ? За ингээ би энэ дээр маусаар дарж хагаад fit page to content fish. За энд ингээ гараад ирчин тий. За энэ юу вэ? Саарлангүй энд юм байна. Drop за энэ сүдэр тий сүдэрлгүй юу тий. Сүдэрлж ихдээ цагаан өнгө сүдэрлж тавьчих. Зүгээр цагаан өнгө за софт өнгө гэж юм тий. Цайр өнгө сүдэрлж тавьчих. Цэнхэр за тэгээд харагдцсан арай жоох баг бүдгүүлчихье. За энд болохоор энэ саарлан өнгөийг сонгохоор энэ бүрийн бордер нь шүү дээ. Нэг юм бүд өнгөөр сонгочихъя. За окей. Энэ бол ингээд сонгогдсон. Хар гэдэг нь бол нөгөө наадлын юу нөх шиг те хүрээ нөх шиг гэдэг л бас нэг юм эннийхээ арай дээдлийн өнгөөр ингээд сонгогдчих. За тэгээ арын дэвсгэр нь энд байна. За арын дэвсгэр авахгүй өөр арталт нь өөр зураг оруулдаг ч юм уу те. За тийм их байдлаар явж болно. За ашиглагдах айконууд бас байж болно энэ чэнэс. За одоо ингээд өөр одоо энэ чи доор нь юу хийж болох вэ? Тэгэл ингээд яа л та те. Одоо ингээд нууцгүй хэрэг буруу оруулах юм бол ийм байж гэх юм те. Буруу оруулах юм бол өөрөөс warning буюу анхааруулга гаргаж ирж болно. За энэ араа iOS-ийн date picker аахгүй. Энд бас ингэ тавьчих. За одоо хэдүүл энийг ингэ preview хийч. Хаана бидний за save хийч хадгалчлаа тий. За хадгалагдсан гэж найдаж байна. За яараа ерөнхийдөө ингэж харагдаж байгаа гэсэн. Одоо энийг хэдүүл export хийгээл хадгалаад авна шүү дээ тий. Энэ чиний имэвтэй. Ингээд нэг иймэрхүү дээр илээ зохиомж хийвэл их зүгээр байдаг. Одоо ингээд түрүүний бас нөгөө пэйж хуудас үсгэж болно шүү дээ. Энд нь бас шинэ хуудас үсгээд энэ хуудаснаас энэ дарах юм бол өөр хуудас руу өсрөх гэдэг юм тийм боломж нас энд бас байж таараа. Тийм болохоор та өөрсдөө сурах хэрэгтэй гэсэн. За ингээр ерөнхийдөө mock-up түүлүүд байдаг байх нь байна. Энийг ашиглуулж маш амархан байдлаар ингээд ашиглаж болно. За Adobe XD ашиглаад extension суулгаа бас хэрэглэсэн ч болно гэсэн. Ямар дизайн дээр харах уу гэдэг. Ер нь энэ бол айгу mandatory болсон айгу сайн системүүд нэг байгаа. За одоо ингийн тулд байгаа ингэж болно шүү дээ. Энийг л гэдэг чи зүгээр. Гэж юу гарч ирдэг ч юм те. Keyboard. За ингээ keyboard-ын чинь ингээ гарч ирдэг те. За ингээд ингээл гоё нэмээд айгу олон юм байгаа. Тэгээ одоо энэ шиг хитэн электродад тодорхойж болно use case diagram гэдэг шиг.
За энэ бол нөгөө нэг хэрэглэгч. Одоо юу ч гэдэг. Хэрэглэгч. За сум нь заагаад энэ хэрэглэгч яаж гэдгийг. За энэ сумаар нь сумыг нийтлээ ингэж болно шүү дээ. Ингэж гэдэг ч юм уу те. За ийм хөдөлгөөний хооронд холбоос үүсгэх явдаг байгаа. За залуусаа ингээд та бүхэн амжилтсан. Эдгээр нэг ерөнхийдөө mockup гэдэг зүйлсийг хэрэглээд заншаа сурчаарай. Маш их цаг, маш их гоё зүйлсүүдийг хэмнэн. Дээрээс нь төсөл бичиж байгаа бол ерөнхий mockup хийгээд өгүүлэх зүгээр. Бид нөгөө төсөл бичихтэй мэдээж нөгөө 100% болсон зүйлдээ төсөл бич санхүүжилт авах шаардлага бидэнд нь байхгүй. Тийм болохоор яавал зүтгэх те. Тийм болохоор ингэж яг нөгөө програмч яг яаж харагдах вэ гэдгийг яг тэр чигээр нь хийж байгаад ингээд очиж үзүүлэх зүгээр гэсэн үг.